Английн Премьер Лиг болон Фантази Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Talk подкаст. Аргуудын лиг бол нөгөө миний нодон жил чинь Премьер Лиг нэг тэгж төдийл нэг бүгдийг нэгж шимтэж үздэг байсан. Тэгээд нэг ихэд аргуудын лиг бол Ла Лигийн тоглолтууд үздэг байсан. Тэгээд энэ жил болохоор яалч байна фантаз Премьер Лигийн фантаз орцсон болохоор нэг багуудын тоглолтыг тэгээд тамирчдын нэлээд таньдаг болсон. Аргуудын лигийн баг бүрдүүлэхэд харин гайгүй уус үздэг байсан чинь сонгоход арай амар байсан л та. Тэгээд ихтэй яг бүрдүүлсэн баг маань болохоор юугаар бүрдсэн байгаа. Нөө фанатын сэтгэл зүйгээр бүрдсэн байгаа. Яг ингээд өөрөө хөндлөгөөс хараад хэрвээ энэ тоглогчийг сонгочих юм бол оноо их аавн шүү гэсэн тийм өөр тоглогч байгаа ч гэсэн яалтчгүй нэг фанат гэдэг юм санаа дийлээд бага бүрдүүлсэн. Гэхдээ энэ бас нэг тийм муу баг бүрдэг байх гэж бодож байгаа. Довтлон дээр нөгөө Абрахама авцсан. Энэ барыг нөгөө Премьер Лигийн фантасттай барыг уйлдээ явчих бол тэгээд CR7-аас фанат нь сонгоцсон. CR7-ыг бас нэлээ явж нэлээ хол явах гэж бодож байгаа. Дундуур 8 хийгээд зовоод байх шаардлагагүй гэж бодсон. Мессиг авсан. Месси Роналдо хоёрыг хамт тоглуулж үзье гэж бодоод өөрөө багт. Тэгээд Дотлонд 3 тоглогч авсан. За хагас хамгаалтан дээр бол Сан Хименийг авсан. Атлетико Мадридын Жо Феликс. Тэгээд Реал Мадридын Кесмирог авсан. Кесмиро болохоор яг тус хамгаалагч хийдээ хагас гэсэн өөрөө бас довтлоод яалч юм Барзил юм болохоор довтлох хоббитай хойноос талбан төв 14 гаднаас цогчдөг. Тэгээд Барселоны Де Йонгийг авсан. Нодон жил бол шилдэг хамгаалагч агс хамгаалагч авсан. Тэгээд энэ жил бас сайн тоглох юм болов гэж хараад. Сон байна. За тэгээд Сан Химен энэ бол Тоттенхэм угаасаа аруудын лигт амжилт харах бараа Сан Хименээс гараа салахгүй болчиход байгаа. Хамгаалтан дээр бол Карвахалыг гаргасан. Карвахал бол бас хангалттай аруудын лиг хэрвээ хэсгээсээ мултарчихгүй бол шүүгийн 8 руу ядаж ороод ирэх юм бол тэр хугацаанд Карвахал бол 3 гол ассист хангалттай хайх гэж 3-аас дээш айныг шаардж байгаа. Тэгээд Баярны Химхийг авсан. Тэгээд Ванди Хийг авсан байгаа Ливерпулээс. За Ванди Хийг бол Рамосыг авъя гэж бодож байсан. Рамос бэртэлтэй байгаа. Тэгээ яг ойролцоо үед болохоор Ванди Хийг авцаа одоохондоо. Бас тэгээ аруудын лиг сайн тоглох. Хэрэг яг Рамос бэртэлнэ тэгээд эргээд ирэх юм бол ер нь бараг салчих байх гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр Рамос ч багийн алхагч болохоор ихтэй финал зохино. Тэгээ бас угаасаа аруудын лигт нэлээд голын боломж үүсгэх юм 2 давхрын тоглолт сайн. Бараг л муу багийн бараг довтлогч ярьж гараар болохоор. Тэгээ хаалгачаар бол Кейдер Навасыг авсан. Навасыг бол угаасаа Реал байхаас нь гайгүй дэмждэг байсан. Тэгээд одоо Paris Saint-Germain-д очоод Paris Saint-Germain бас нэг тийм муу хамгаалтаас тийм муу системтэй баг биш. Тэгэхээр Навас бол нэг тийм олон гол алдах байх гэж харж байгаа. Яг өөрийнхөө тоглолтыг тэр багийнхаа сэтгэл зүй тааруулаад тоглож чадах юм бол Навас нэлээд өндөр амжилт үзүүлэх байхаа. За тэгээд сэлгээнд бол угаасаа бараг хямдхнаас харж авал авчихлаа. Мөнгөндөө тааруулна баригтаад. Барсагийн Тадибо тэгээд Балерди гэдэг юм бараг би бараг л танихгүй. Тэгээд Дортмундын тэгээд Таусерт гэдэг нэг Лионы авсан байна. За тэгээд сэлгээний хаалгач дээр Атлетикогийн Писоглиа гэдэг. Бараг би өөрөө ч танихгүй байна. Тэгээд харж байгаа хамгийн хямдхан салцсан юм байна.
За багийн ахлагч C17-оор тавьсан Атлетико Мадрид эсрэг ер нь бол тогтмол сайн тоглолт сүүлийн хэдэн жил 2 жил Аврал лигийн финалд тоглохдоо Атлетико Мадридыг нураасан. За нодон Ювентустэй Атлетико Мадридтэй тоглоход Атлетико Мадрид эсрэг хедэр хийж мулталсан гэл. Роналдогийн Атлетико Мадрид эсрэг тоглолт бол уусаа сайн. Бас тэр сэтгэл зүгээр тоглох юм болоо гээд багийн хөвтөнөөрөө сонгоцсон байна. За амар багийн танилцуул. Хатаж өнөөр аваад л эхэлсэн. Тэгээд Интер Парагвайр тоглож байна. Одоо 58 дахь минутанд TD-ийн харьцаатай байгаа бол Лион Зенит 2 57 тоглоод 57 минутанд үргэлжилж байгаа юм байна. Тэгээд нэг харьцаатай тоглолт явж байгаа юм байна. За миний баг гэх юм бол за ерөнхийдөө бол хандаж энэ Премьер Лигтэй адилхан 15 тоглогч авна. 100 сая 15 тоглогч авах хэрэгтэй. За өөр юм нөх юм бол Аваад лигт ганцхан Премьер Лигийн тоглогчид биш, Аваад лигт тоглож байгаа бүх багуудаас буюу өөр лигийн багуудаас тоглогчид цуглуулах боломжтой. За ялгааны үйл юм л байна. Дөрөв нь бол адилхан. За тэгээд миний хувьд болохоор хаалгачаар Маслера авсан. Маслера болохоор Галастрайд тоглолтог шиг санагдчихэв Туркийн. Тэгээд Тоттенхэмийн Лорсийг авсан. За хамгаалагчтай болохоор Брюггийн Мичитли, Барсагийн Тодибо, Тоттенхэмийн Ровс, Барсагийн Алба, Байерны Химик нарыг авсан бол хагас хамгаалтанд Барсагийн Дианг, Реал Мадридийн Хемс Родригес, за Атлетико Мадридийн Жо Феликс, Зенитийн Тавсар, за тэгээд 5 дахь хагас хамгаалагчаараа Байерны Гнебрийг авсан. 3 тоглогчоор болохоор Кристиано Роналдо, Ферминьо, за тэгээд Наполигийн Инсайн нарыг авсан. За ийм баг бүрдүүлсэндээ багийн ахлагчаар болохоор Гнебрийг тавьсан. Байерн за нэг хаанхын чимдээ нэг танихгүй баг байлээ. Өн сонсч байгаагүй баг байлээ. Багтай тоглох юм билээ. Тэгээд Орнологийн Атлетикод оруулах голын боломж. Тэгээд Ферминогийн Наполид оруулах голын боломжос илүү Гнебригийн энэ багт оруулах голын боломж нь өндөр болоо гэж одоо авчлаа. За миний хувьд нэг ийм баг бүрдүүлсэн. Тэгээд дараагийн подкастаар оноо аваад ер нь багууд ер нь яаж тоглож нэг гэсэн байдлыг нэг ярил боломжтой. Тэгээд Ауден лигийн фантази маань болохоор ганцхан Премьер Лиг яриад байхгүй. Бусад лигүүдийн багыг ярих нь тэгэхээр бас бид өөр лигүүдийн багуудыг ярих боломжтой болчихж байна л да. Тэгэхээр бас даваа тал нь бас энэ гэж болох юм. Подкастад орж байгаа даваа тал нь. За цогтойгоод ямар баг яаж бүрдүүлв? Аваад лигийн фантазиг бол анх удаага тоглох гэж байна. Тийм тэгээд аваад лигт юу гэх юм бэ нэг үндсэн нөгөө дэмждэг Арсенал маань тэгээд авдаг байжгаад авах юм баснаас жоохон сонирхоод буух гэдэг байгаа шүү. Тэгээ яалтчгүй ихэн тэгээ нөгөө Арсенал байж байгаа явсан тоглогчд аль баг тоглолч чинь тэрийг нэг дэмж шаарддаг юм болчиход байсан. Тэгээ энэ удаа болохоор анх удаага баг үлдүүлж байна. Тэгээд одоо юу гэх юм авгуудад лигт болох Месси болон одоо нийлээ 46 ингээд хаалцсан гэсэн юм нэг үзүүлэлт харагдаж байсан. Тэгэхээр
Месси бол Роналдо хоёр аль нэгийг ч юм уу хоёулынгийн юм агуулгын лигийн фантазиагаа бүлдэлт юм авахд зүгээр юм болов уу гэж харагдсан. Тэгээд Роналдог авцаа Месси болохоор гэмтэлтэй байгаа юм билээ. Нэг давчлагч Роналдог авсан байгаа. Тэгээ хоёр дахь давчлагч нь болохоор түрүүн давчлагч Левандовскиг авсан байна. За тэгээд говьд давчлагч нь болохоор Тами Абрахамыг авсан байгаа Челси клубээс. Яагаад вэ гэхээр бас нэг Челсигийн хувьд бас Нотингийн бас Аякс шиг бас хэрэг залуучууд зоригтой ч юм уу Лампард гоё урамшуулж чадах юм бол бас явах боломж байгаа гэж бодод байна л да. Яагаад гэвэл битүүм байна. Актемийнх нь 8 хүүхэд гааных нь 11-д тоглож нэг гэдэг бол битүүм байна бас яач магадгүй гэж бас тийм бас нэг найдаж чинь. За тэгээд Барсагаас болохоор нэг Де Йонгийг авсан. Яг энэ нэг давталтаа тоглолт үзүүлэх болов гэдэг юм авсан үнэн хямдхан болохоор. За тэгээд хэсгийн тоглолтуудад ер нь сайн тоглох байх. Тэгээд нэг 16 юм уу 8 очоод ер нь тэгээд зогсчих байх гэдэг ихэд Сон Хэмонийг авсан байгаа. За Жо Феликсийн хувьд ер нь Атлетико Мадрид бол бас энэ амбиц байгаа учраас ер нь цаашаа хол явах байх гэж бодоод энэ Жо Феликсийг ер нь авсан байгаа дөө. За Ганабе болохоор ихэд нэг хожаа Арсеналын актемийн хүүхэд. Тэгээ Арсенал ер нь бол тэгээд сайн байхад нь ягаад одоо тэгээд Баярлалаа явуулчих үед тун сонин санагддаг. За хамгаалтанд болохоор за Кимичиг аваад авсан. Тэгээд яг давталтаа тоглолт үзүүлэх болоо тэгээ бас энэ Ювентус ер нь бас нэг сүүлийн жилүүд 8-ыг гоё хийгээд тэгээ ер нь бас нэг авуудал лигт нэг одоо нэг төвлөчих гэсэн нэг том амбиц байгаа учраас ер нь тэгээд Ювентусээс хамгаалагч авах хэрэгтэй болов гэдэг Дэл Айтиг ер нь авцсан дөө. Яг Сити бол ер нь тэгээд нэг 16 хэсгийн тоглолтондоо бол сайн тоглох баг. Тэгээд 16 муу 8 очоод ер нь хожигдно. Тэгээ яг Ситигээс тэгээд Зинченког ер нь тэгээд авцсан дөө. Үнийг нь хааж жагаад. Тэгээд яг энэ нөгөө хаалгач нь болохоор бас хуучаа Арсенал тоглож ирсэн Ичээснийг авсаа. Тэгээд миний дуртай хаалгач. Тэгээд дуртай болохоор тэгээд авцсан Ювентус байгаа юм байлээ. За тэгээд сэлгээний тоглогчдаа үнэндээ танихгүй нөгөө үндсэн багаа бүрдүүлээд үлдсэнг нь болохоор нөгөө 20 сая чөлөө за нэг 16 сая үлдсэн. Тэгэнгүүт нь 16 саядан болохоор тэгээд 4 тэнцэн хуваагаад 4 саяд нь хаалгач 2 хамгаалагч нэг дундын шогмон хүн аваад тавьчихсан. Тэгээд танихгүй байгаа. Тэгээд одоо дараагийн 50-аас энэ таньдаг болоо тэгээд эдгээр одоо гаараас тоолгоо сэргийн цов яав гэдэг тухай бас ярих гэж бодож байна. Аргуудын лигийн үед нөгөө ихэнх зоонуудаар миний харснаар бол том багууд нэгэд 2-2 багуудаар гарах багууд нь байна гэж харагдав. Ич зоон дээр харин нөгөө Валенсиа, Челси тэгээд нэг нь болохоор юу вэ? Лилсэн. Аякс, Валенсиа, Челси 3-аас л нь бол аль нь үлдэх гарч чадахгүй гэсэн тийм юм явах байх. Өрсөлдөөн явах байх. Тэр баг Валенсиа, Челси 2 гарч чадах гэж хараад байна. Тэндээс Аякс энэ жил нэг нодон бол сайн явсан шүү дээ. Яг тэр бүрэлдэхүүн дийлэгт байхгүй, дийлэгт байхгүй болчоор ерөөхдөө бас жоохон тоолт нь онхолоо. Нодон жилийн хэмжээнд бас тийм өндөр амжилт гаргах чадахгүй байх гэж бодоод байгаа. Төвийн хамгаалтын зөв төвийн одоо хаас хамгаалтын 2 цөмөн явчихар тэгээд сэцвэж магадгүй л гэж бодож байна. Эпск нь болохоор Барса, Интер, Дортмунд 3 байсан шиг санагдаад байна. Дэнисгээс илүү надаа Челси, Аякс, Валенсиа гэсэн хэсэг нь илүү сонирхолтой байх боллоо. Интерийг нэг Дортмунд, Барса хоёртой нэг хэсгээс харахын төлөө хүчтэй өрсөлдөө үзүүлнэ гэж би илүү бодохгүй л. Дортмундыг хоцчихгүй байх. Дортмундын энэ жилийн бүрэлдэхүүн бол Барсаг бас хоцхгүй.
108 бол бас их сайн сайн хийсэн. хийсэн. Тэгээ миний хамгийн дуртай болчиход байгаа тол Бертонтыг авцсан. Тэгээ Ливерпулсэнд тоглолдог байсан. Дэлхийн аваагаар санаж байгаа нэг Яхан Ловч нэг 70 минут, 80 минут нэг оруулж ирэхээс нэг шаардлагатай залуу байсан. Тэгээд орж ирээл бужинлаад шон 3-4 шон онсон баг шүү. Дэлхийн аваагаар туш тэгээд уул нэртэн тоглуулсан бол тэгээд бас Герман хичээс гарчихсан юм билээ. Гэтэл бас нөгөө нэг аврагын лигт орж байгаа баг гэдэг чинь бас тийм ямар ч муу баг бол ордгоо. Тэгэхээр шинэ залуучууд нэлээд тодорхой ах. Дараа жилийн өдөд ихэд бас шинэ одуудын нэр тодорхой болсон. Тэгэл дэмжиж явж байгаа хэлтэй. Тэгээд D групп дээр нэг Ювентус, Атлетико Мадрид хоёр ерөнхийдөө гарныг жарсан. Гэхдээ Баер Ливеркузен бол бас тийм муу баг биш. Яг өчрөө очих юм бол дараагийн 2-1 мултлаа ичгэр тийм хэмжээний байдалтай. Энд бол Локомотив Москва гээд багонин энэ чарныг тийж амар яг хэсгээс гарах хэмжээд өрсөлдөө үзүүлж чадах байх гэж харж байна. За Ситидээ Манчестер Ситидээ Шахтар Донецк гарах болоо да. Динамо Загреб Атланта гэдэг байна да. Яраад Шахтар л гарах та. Тэгээ энэ жилийн 10-ын лигийн одоо мэрэгэн бууч юм байх вэ гэдэг бас энэ одоо Сала юу, Месси юу, эсвэл Роналдо байж чадах уу? Эсвэл Мане Агуэро байх юм уу? Бүр эсвэл Харри Кейн байх уу? Сан Хэмэн байх уу? Бараг Левандовски ч байх боломжтой. Харин би бол энэ жил Баерныг бол финал хүртэл явах хахал гэж бодод байгаа. Яа тэгэхээр дэлхийн хамгийн өмнөд хамгаалагчдыг авцсан. Павард, тэгээд Лукас Хернандес гээд хоёр хамгаалагчийг авцсан. Францын хоёр гараа байсан. Лукас Хернандес бүр Атлетик байж байгаа хамгийн өмнөд хамгаалагчлалд авцсан. Тэгээд хамгаалалт нам шийдэгдчихэд байгаа. Хамгаалцаад тэгээд Алаба байгаа, Кимик байгаа. Тэгээд яг нөгөө Хемс яваад найруулагчгүй болцсон байсан. Хемсийг буцаад юу Ирал зээлж байгаа. Тэгээд нөгөө Ирал чиглүүлэхгүй өөртөө буцаагаад татаад авцсан. Хемсийг чиглэлийг ихтэн. Тэгээдсэн чи оронд нь хэнийг авчлаа? Континыг авчлаа. Тэгээд найруулагч олцсон. Тийм болохоор тэгээд хоёр жигүүрт нэг common гэдэг нэг хурдтай одоо нэг Ситигийн нэг санаа шиг залуу байгаа. Баун жигүүрт нь болохоор Гнебри гэдэг одоо Стирлинг шиг тийм нэг элдвтэй залуу байгаа. Стирлингийг бол бас бие хүчийг сайтай тоглодог. Тийм биш шиг бие хүчийг бол сайн тийм залуу байгаа. Тэгээд түүний хамгаалтанд одоо Тиаго одоо бүр дэлхийн топ хэмжээний түүний хагас хамгаалагч болж байгаа. Ер нь Баерныг дасчуулагчаас үлжүүл би бол финалд хүртэл явчихна гэж харагдаа. Тэгээд дасчуулагч нь одоо нэг л таалдаггүй байгаа. Боддог одоо буцаад Карл Анжелотыг авчаасаа. Гэтэ бас Наполиг би энэ жил бас төсөөлт хийх болоо гэж бодоод байна. Яг тэр Карл Анжелотэй хамгийн гол нь Карло байгаа. Дасчуулагчаар. Тэгээд Лазанаг авцсан. Мексикийн дэлхийн аваргаар нээлт болсон залуу. Тэгээд Лазана наг авцсан. За тэгээд Мертенс байгаа. Менсэн байгаа. За тэгээд нөгөө том багууд тэгээд араас нэг хөөцөлтөө төрөөсөө авч чадах байгаа даа. Нэг хамгаалагч байгаа. Сенегал хамгаалагч Копбели гэдэг нэг өндөр хар хамгаалагч байгаа. Түүжил шилдэг хамгаалагчийн шүүг авсан. Шагналыг авсан. Италийн бас шилдэг хамгаалагчийн шагналыг авсан. Залуу. Ер нь тэгээд Вантигтэй одоо дэлхийн шилдэг 1-2 гэж ягддаг болчиход байгаа. Залуу гэхээр ер нь тэгээд бас Мерит гэдэг нэг сайн хаалагч гарч ирж байгаа. Наполигийн бүрэлдэхүүн жигэд байгаа учраас би бас Наполиг төсөөлт хийх баг. Тэгээд Баерн одоо зөв тоглож чадах юм бол
Бүрэлдэхүүн хамгийн амар байгаа нь Баерн л гэж хараад байгаа юм л да. Бус багуудыг бодвол илүү одоо бус багууд бол нэгтлэн илүү дамгаалж та хувийн ур чадвар нь илүү ч юм уу. Эсвэл зарим багт нь дандаа багийн тоглолттой сайтай гэж юм уу. Баерн болохоор ингээд яг гоё ингээд бүртчихэд байна л да. Багийн тоглолт сайтай тэгээс хувийн ур чадварч одоо өндөртэй. Баернд бол яг ингээд нэг систем байх юм бол нэг яг ингээд нэг дунджаа яг гоё олцсон. Аль ч дагамгаалахгүй гоё баг бүртчихэд байгаа. Наполи бас их гоё баг бүртчихэд байгааг хараад байгаа. Тэгэхээр энэ хоёрыг их хол явах боллоо гэж бодож байна. Ливерпулч бас арайч төрүүлж ичгээ төрүүлчихгүй байх. Төрүүлж бас их айтайхан дагдаг явчлаа. Аз ч юм лээ. Энэ жил бас тэгж явахгүй боллоо гэж бодож байна. Дөрөв жилийн нөгөө сүүлийн тоглолтууд баг юу болоо явцсан л да. Яг шүгэн дөрөөс хойш бол баг нэг тийм баг Азиатны янданы тоглолт явцсан л да. Нөгөө яг хэсгийн тоглолтууд болоод шүгэн 16, шүгэн 8 дээр бол амар ур чадвар шаардсан хүн тоглолтууд гарсан хэрнээ. Яг финал руу ороод ирсэн чинь тийм амар ур чадвар бололтыг гаргаж тоглох юу ч юм юм дээ. Нөгөө баг аль нэг тийм шокинг байдалтай тоглоод тэгээд тэр нь финалын асуудал шийдэгдсэн. Энэ жилээр нь шинээр гарч иж байгаа шинээр чинээ. Ер нь бол нэлээд гайгүй явах багийн хэмжээнд би бол Атлетико Мадридыг бас сайн явах болов гэж харж байгаа. Энэ зүүн нөгөө 8-аас авахараас нэлээд тажгүй 8-аас хийцэн. Тэгээд довтлооны бүрэлдэхүүнс хэрвээ Марата учраа болчих юм бол довтлоо болоод боломж юм байгаа. Марата бол мэдрэмжтэй нэг фармда сайн орчих бол ер нь бол нэг тийм муу довтлогч бас биш. Тэгээд мэдээж нэг хин байгаа. Кошта байгаа. Кошта бол одоо ямар ч тоглолт харгаж болно. Тэгээд хор шартай. Тэгээд хойноос хаяад өгөх нэг хагас хүмүүс нь бол сайн бүрдчихлээ л да. Феликс байна. Лоренте байгаа. Лоренте бол хагас хамгаалалт тэр ханыг хамгаалалт талдаа бол Касмирог бараг сэлгийн суулгажсан хамгаалалт тоглогч байгаа. Тэгэхээр нэг хамгаалтын асуудлаа шийдээд сайн шийдэж чадсан бол ер нь Атлетико Мадрид бас нэлээд сайн хэцүү хаа. Миний хувьд бол Челси болон Ювентус хоёрыг л ер нь гайгүй явах байх гэж хаад байна л да. Ер нь бол тэгээд баг Ювентусын замд нэг Челси хөндлөсөд эсэх байх гэж баг суултаа юм 15-аас гаднах суултаа яаж таахаас олон зүйл шийдэгдэнэ л дээ. Тэгээд нөгөө айлыг баг нь айлыг талтаа хөнгөн гавч магадгүй нэг талд нь бас нэг азгүй багууд нэгаа тэг хүн тоглолтууд хийгээд бас финалд үлдэх байх. Тэгээд тэр дотор магадгүй Лампардын Челси ер нь бол шүүн рүү хүртэл яваа. Тэгээд ер нь явж магадгүй хожигч аваад л их төвлөхгүй байх. Ювентусын хувьд бол тийм нэг түүлээс амбиц. За олон жилийн нэг сүүлийн 3-4 жил өмнөөс бол харуулад байгаа боловч тэг багахгүй байгаа тийм. Гэхдээ яг хуу дуршлагтай оноотой байгаа. Бонучигээр нөхдөд байна. Тэгээ бас манай Рамсч авцсан байгаа. Ер нь тэгээд яаж ашиглахаас л их зүйл шалтгааллах гэдэг байна л да. Сари ихэд тоглох юм. Нөгөө тэгэхээр Сари байгаа шүү дээ. Сари гэдэг Ювентуст бол би одоо Матуна нэг бөмбөг барьж тоглох юм уу те эсвэл тийм удаан тоглолттой байх таарах юм бол их боломжтой байх. Харин нэг хурдан тоглолт Ливерпулийн тэр иймэрхүү багтай ч юм уу эсвэл Челси бодоод ингээд бүжсэн тоглолттой иймэрхүү багтай таарах юм бол их хэцүү байх. Яг ихтэй яг тоглогчдын хараад байх ихэнхдээ бол баг нэг жоохон настай тоглогч байдаг шүү дээ. Ихтэй нэг олон жил тоглолцсон туршлага нь байгаа ч гэсэн нэг хурд тесрэлт хийх зүйлээр бас тэр зэрэг довтлогын дээрээс алдаж магадгүй юм шиг. Тэгээд нэг нийт цагийн 90 минутын тесрэл дээр нэг яг тэр бүжсэн тоглолттой багийн эсрэг бас хэцүү л байх гэж боддог. Сарагийн тухайд бол Европа лиг авах болсон гэдэг нэг гайгүй зүйл байгаа. Тэгээд яг авуулын лигийн тоглолтод нэг тоглолт нь бага учраас Ази магадгүй л юм бас.
Тэгээ миний хувьд бол Сари бол нэг тийм сайн дасгалжуулагч биш гэж харж байна. Челси Европа лигийн авраг болсон бол баг ер нь Сари бол өөрөө баг багаа бол удирдах чадахгүй байсан шүү дээ. Бол тэгээ дотоод өөр амьсгал дээр тоглогчдын яг дасгалжуулагч гаргаж байгаа тэр хандлага энэ төр гэдэг. Тэгэхээр бараг тэр нодон жил бол Челсиг үдэх Азийн хэд бол бас хэлж болох юм л дээ. Тэр нэг тоглогчтой ур чадвартай холбоотой тийм баг болсон гэж хараад яг Саригийн одоо сайн дасгалжуулагч юу эсвэл биш үү гэдэг нь яг энэ жилийн аврагд яг энэ Ювентусын амжилтаас харагдан да. Баг нь бол багийн бүрдхэн болох гоё яваад байгаа шүү дээ. Яг тэрийг ашиглаж чадах уугүй юу. Тэгэхээр Челси баг нь тийм муу бүрдгүүнтэй 8 энэ дээр сайн хийж чадахгүй байсан юм уу? Эсвэл дасгалжуулагч нь муу байсан юм уу гэдэг бол яг энэ жилийн Ювентусын амжилтаас тарах. Челсиг үл яхад их хэцүүтэй нөгөө олон дасгалжуулагч нөгөө багийнхан тоглогчдын дундаа хуваагдаа явуулдаг гэдэг нэг үзүүлэлттэй. Жозефс явуулсан л гэдэг юм бас. Албаа муу тоглож байгаа. Тоос өмнөх контекстсэн бас албаа өөртөө муу тоглож хожигдож байгаад явуулсан гэдэг байгаа шүү дээ. Өмнөх жил мөртөд Премьер Лигтээ төрүүлчээд их тэгээд тоглогчдын өслөөр дасгалжуулагч байлгах гэсэн ингээд харин энэ удаа бол харин цэвэрлэгээ хийж өгөх хэрэгтэй даа. Лампад дэснэ ч юм уу. Яг миний хувьд болохоор Ювентусыг бол за Сариг бол бид нар өмнө мэддэггүй байжгаад Наполиг засчулсан хонаас нь хойш мэддэг болсон. Гэтэл Сари маш олон жил хөлөн бөхтэй холбоотой хөлбөмбөг засчуулагчийг явуулсан хүн байгаад байгаа. Тэгээд Наполид ямар амжилт үзүүлсэн бэхээр бас нэг автын амжилт үзүүлээгүй шүү дээ. Төөсөн цом байхгүй санагдаж байна. Тэгээд Челсид ирсэн. Челсид ирэхдээ болохоор би бол Сариг одоо сайгаас өөр одоо зах зээл дээр нэг авчиж залжуулагч байхгүй байсан учраас Сариг авчирсан болов уу гэж хараад байгаа. За Наполид байсан Сарид болохоор Жирчиньо гол хүн байсан. Тэгээд Челсид эренгүүтээ Жирчиньог бас өндөгөнөр авсан, Челсид авчирсан. Тэгээд Челсид бүтлгүүтээд тэгээ Ювентуст очлоо. Гэтэл одоо Ювентус Жирчиньо байхгүй ч гэсэн Жирчиньогийн бүр супер хувилбар болох нэг пианист байна л да. Тийм болохоор Жирчиньог тоглолт үзэж чадахгүй гэхээс илүү Жирчиньо сет дахин сайн хувилбар пианист байгаа учраас одоо өмнөх Наполид байсан хөлбөмбөгөө Ювентус гарах боломжтой байх болов бас Италийн баг гэж хараад байна. Тэгэд Ювентусын нэг түүн шугам нь айгуу гоё байна л да. Пианист байна, Арамси байгаа. Тэгээ нөгөө Пэсенжермен байсан, Арбат байгаа. Хидэр байгаа. Тэгээ хидэр байгаа. Эмри Чан гэх мэт ингээд байна. Тавталгаа бас их сайн байгаа. Сарыг нөгөө дуртай тоглолцож байна. Буцаад очсон. Тэгээ Манцук гэж байна. Орналто байна. Тэгээ Дибала байгаа. За бас явах үгүй нь яг тийч явж бас явуулсангүй. Бас явуулах боломжтой байсан мөлөөс явуулахыг ч хүссэнгүй гэж хараад байна. Багуудыг сонирхсан шүү дээ. Ер нь Английн багууд одоо тэгээд тэр дундаа Манью Тоттенхэм энэ авчих гал байсан да. Тэгээд зараагүй хамгаалт бас их залуу. Дажгүй хамгаалт байна. Жилийн Бонучи гэдэг олон жилийн туршлагатай хоёр хамтрагч байгаа. Тэгээд дэлхийх буюу түрүүжлийн нээлт тэгээд одоо Аяксыг чирсэн тэгээд тоглогч байна. Гэх мэтээр харах юм бол тэгээд одоо Сичиснигээд одоо заримдаа хий гаргаад байгаа болчихвол дажгүй хаалгачтай. Одоо Пер ингээд бас нэг Итали хаалгач бас байгаа. Тэр бас их сайн хаалгач. Одоо Сарид одоо энэс боллоо гэж тэ хэлэх үг алгал байна. Буфон байгаас. Буфон бас байгаа. Буфон бол одоо тэгээд та хаалгачтай байна. Сичисний дэхт бол багшлаа явчихна. Одоо хийдэ нөхдөд бол Буфон ч одоо ерөөсөө би 10 лигт төрүүлээ гэж байгаад байгаа юм шүү.
Өсөж лодыг тайлчих. Тэгэхээр одоо Бафаныг л одоо яах юм бол та. Рональдо л одоо Аруудын лиг төрүүлж өгдөг гэж буцаад ирчээд байгаа шүү дээ. Ер нь бол тэгсэн шүү. Ер нь авсан шалтгаан бол тэгэхээр ер нь тэгээд бас нөгөө хичээсний гэдэг нэг хийтэй заримдаа хий гараад байдаг. Уг нь сайн хаалгач. Тэгээд тэрэндээ эрдэж тоглоод хаалгач яг бас юм заах гад авчирсан ч гэж магадгүй нэг хөгшин бүрэх бас хэрэгтэй ч Бараг магадгүй. Аруудын лигийн тоглолтод бараг Буфон гарах хаад нөгөө нэг өөрөө бүрээр тэрэндээ бараг хорхоосцсон байгаа их цаашаа. Рональдо тоглож юм энэ яг би одоо энэ жил тоглоно гэсэн тийм сэтгэл зүйтэйлэр байгаа их та. Тэгээд бас зүгүүрт нь бол одоо Александро байгаа. Энэ нь бол тэгээд бүх юмд бүтчихэл байна да энэ баг. Дуглаш каштаас байна. Тийм. За тэгээд Десикло гэдэг Италийн гарааны жигүүрийн хамгаалагч байгаа гэх мэт ингээд харах юм бол бүрэлдэхүүн бол ингээд цаасны бүрэлдэхүүн бол амар байна. Юусын бүрэлдэхүүн бол угсаа амар зузаан ур чадвар өндөр байгаа, туршлага байгаа. Тэгээд одоо Сарыг мэдгэн дээ. За тэр одоо энэ жил тэгээд амжилт гаргах шатрахгүй бол тэгээд Сарыг бол ер нь бараг ер нь нэг тийм сайн дасгалж байгаа шиг цаасаа хараад юм ээ. Дасжуулагчийн карьер нь унах байлгүй дээ. Одоо нэрээ одоо Челсиг яг бас нэг орон гарan тогтсон юугүй байлаа гэхэд Ювентус чиг тэгээ ийм тогтцсон ингээд 7 жилийн системд одцсон тоглогч нартай багийг одоо хатайгаа авч явж чадахгүй л одоо тэгээд дасгуулагчийн карьер нүгүү учраас өөрөө бас хичээх болоо. Итали лигтэй төлөхгүй юм бол тасгалж шиг хайр унах байх. Аваад лиг бол ямар сайн тасгалж төлөхгүй байх. Нэг юм хийхгүй тэмцэн шүү дээ. Яг аваад лиг гэж үзэх юм бол Итали лигт төлөхгүй байх юм сард үнэхээр муу тасгалж шиг хийж болно. За аваад лиг төлөхгүй байж болно. Хийж муу хийхгүй. За сарыг хадвал. Италийнхаа лиг төлөхгүй байх юм бол тэгэл сарын бол тэгээд дахиж хизээш хөлөмбөгээд ажил олдохгүй байх. Гэхдээ 10 лигт шөгийн 8-д орохгүй бол асуудал болчих. Ер нь бол Ювентус бол ер нь тэгээ аваад нь лиг л хүсэж байгаа шүү дээ. Тэрнээс ш одоо тэгээ сүүлийн жилүүд гаргасан амжилтын үед Италитай бол одоо өнгөрсөн жил чинь юу гэсэн ялаа 10 лиг Италитай болсон тий. 10 лиг чинь шөгийн 8-д ороод 4-лөө орч чадаагүй тий. Чадаагүй. Тэрний урд жилд 4-лөө орж ирээд хожигддаг лөө. Хожиг 4-лөө орж ирсэн тий. Орж ирсэн. Орж ирээд нөгөө Реалта таараж игдсэн. Тэгсэн. Ювентус одоогийн дахиад нэг жил алгасаа тэрний өмнө бас шөгийн 4-лөө гарч ирсэн. Тэгэхээр сүүлийн нэг юу яасан пенальт. Энэ жил биш тэрний урд жилчнэр пенальтаар таарсан шүү дээ Реалта. Тэгэхээр нэг сүүлийн 4 жилийн баг 2-3-д нь одоо шөгийн дээр л орж ирсэн. Нэлийн өндөр амжилттай байна. Тийм кэн Ювентус юм бол амбис тодорхой байгаад байна л да. Тэгтээ зах зээл дээр бол юм тэгээд нөгөө агуулгын лигт төлөхгүй байхад энэ сарыг муудчихвол гэж харахгүй. Италидад төлөхгүй байх юм бол тэгээ яах ч юм уу болчихно л доо. түрүү жил Аякс хожигдсон. Тийм. Шүүгийн 8 дээр гарч ирээд Аякс хожигдоод тэгээд Тоттенхэм Сити хоцоод тэгээд Сити Аякс хоёр тоглоод тэгээд Тоттенхэм хоцсон. Тэгэхээр Аякс бас их ойрхон хожигдоогүй шүү. Аяксыг уншицсан шүү. Ювентусыг. Юу яасан? Тэр бол нэг тухайн яг тэр өдрийн баг л од гүйтсэн л дээ. Харин тэгэхээр агуулгын лиг чинь тухайн үед од гүрдэг. Зүгээр лигийн тоглолт бол асуужуулагч жихэн чадварыг хавалдаг болчиход байгаа байхгүй юу? Тэр бол танаа болохоор нэг агуулгын лигэд асуужуулагч сайн муу гэж дүгнэх тун хэцүү. Гэтэ бас юу байгаамаа. Яг од гүйд гэхээр бас хэцүү нөө од гүөх тэр нөхцөл боломж тэр нэг тоглолтыг гаргаж байгаа тэр аврагын лигт бүр амар судалгаа яваад шиг юм л да. Тэгээ ер нь од гүөх тэр нөгөө од гүөх нь цаашаа тэр нэг боломжийг үүсгэх хөдөлгөөч чинь тэгээд дэлхийн дасгалжуулагч тавиад байна л да одоо. Ингэж тоглох тэр арга барилын тавих чинь. Тэгээс яг зүгээр ингээд за өнөөдөр хэдүүлээ юу ч гэсэн өстой яаж хийж байгаа хожиж шүү гэсэн тийм тоглолтоор бол уусаа бодлоо. Тэр нөгөө яг
хожигдсон ч гэсэн одоо жишээ Ливерпул нэг Барселонад орыг хожигчлаа гэж дүгнжсэн шүү дээ бол тий. Тэгэхээр эргэж ирээд нэг Ливерпул бол амар эргээр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр боломжийг үүсгэж байгаа тэрийг харж байгаа тэр нөхцөл байдлыг яг тэр тоглогч бий болгож байгаа тэр нь л бол яг тэр дасгалжуулагч ур чадвар байна л дээ. Тэгээс өөр мань нь бол эргээр хийх тэр боломжтой ихээс байж багуудад байж лсэн л дээ. Тэрийг бол хийгээгүй шүү дээ. Мэргэн бууч Аруудын лиг мэргэн буучтал Реалаас хэрвээ бэртчихгүй бол Бэл нэлээд дээгүүр өрсөлдөх байх. За тэгээд Жовчиг форма олоосэй гэж бодож байна. Азарыг бэртлээ гайгуулаад форма олоосэй гэж бодож байна. Тэгэх юм бол Реал Мадрид мэдээж Аруудын лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч. За Карим Бензема бол Аруудын лигийн мэргэн буучтын жагсаалтанд бол за хэд гэж бол эхний 5 дороод ирлээ байл 54 голтой байгаа шүү. Мэргэн Роналдо ч 112 голтой байгаа. 112. За дараа нь Месси 103 голтой байгаа. Тэгээд тэрний дараачихсан бараг 80 хэдэн гол болтой байгаа. Тэгээд Месси чинь 4 билүү 5 төлөө. Мессиг нэ Бензема 4 билүү 5 төлөө байгаа. Тэгэхээр Бензема бол ер нь Аруудын лигийн мэргэн буучтын тэр загсаалтаа бас жоохон ч гэсэн урагшаа болж бас хамгаалах нэлээ хэдэн жил дээр эвдүүлэх байх тэр боломжоос нэмэгдүүлэх байх л та. Роналдо байхад бол Бензема явна гэсэн яриад явдаг байсан шүү дээ Реал Мадридээс. Одоо бол Бензема яваад хин оролж чадах вэ гэдэгт баг тийм сонголтгүй болчиход Бензема бол ариг одоо номер 1 сонголт болчиход байна. Английн Премьер Лиг болон Фантази Премьер Лигийн тоглолт, тактик, солилцоо 8, анализ, таамаглалын тухай 7 хоног бүрийн Фантази Talk подкаст